Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг үзүүлж байна. Ер нь хүн юм уншихгүй л бол ерөөсөө ахидгүй байхгүй юу? Сурагч адилхан, оюутан ч адилхан, ажил мэргэжил дээрээ гарсан хүн ч адилхан уншихгүй л бол багш нар ч адилхан. Тэгэхээр бидний урдны ном бол 2006 оныг хүртэлх ном байсан юм а. Тэр монгол хэл дээр хэвлэгдсэн ном. Одоо энэ ном бол монгол хэл дээр бол хэвлэгдээгүй. Барсатай 2009 онд үзэгдэл зайлал Карлс Воёлыг шар бухах гэл энийг хараа азраг гэл санаанд бол гихцээ. Зүг зүгээр ганцаарнгийн явж хараа азраг гэхээр хүн онцгүй. Юун төсний засгалжуулагч Антонио Конте би хэрвээ байлдаанд явах юм бол би Видалтайгаа цуг явна гэж нэг хэлсэн байдیں۔ Тэгсэн чинь Мориньо ингэж хэлсэн гин. Тагнуулд явах чинь хэцүү шүү дээ. Очоо баригдуул алгалаа шүү дээ. Тагнуулд явах гэх юм бол би дидиэтэйгээ явна гэд мань үний цэсийг өргөцсөн гинэ. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг Баасан гараг бүр 21 цагаас SBS World Сугаар танд очино. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ сайхан үчи мэндийг хүргэе. За Баасан гараг болсон байна. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн дугаараараа бид та бүхэндээ 2016 онд одоо 2016 оны эхний дугаараараа 2015-аас 16 оны улиралд ямар эрхмүүдийн номын талаар ярилцсан бэ гэдгийг Балж ахтайгаа бол хүрн өгүүлсэн. За ингээд өнөөдөр мэдээж Балж ах маань одоо улаан сандал дээр суудгаараа суусан байна. Тэгээ бид хоёр арын дэлгэцэн дээр гарч байгаа эрхмийн талаар бол ярилцах болно. Үчи мэнд хүргэе Балж ахаа. За үчи мэндийг үзэгчдтэй ч гэсэн хүргэе. За Дидье Дорогбагийн талаар хоёулаа өмнө нь ер нь нэлээд дээр үед гэж хэлж бас болох бах. 3 дугаар бол ярилцж байсан. Одоо тэгээд дахиад энэ хүний талаар ярих гэдэг юм уу хүмүүс гайх бах. Нэгдүгээрт. Хоёрдугаарт 2015 оны сүүлээр одоо Мориньог баахан муулчаад бодлоо одоо Челсигийн фэнүүдэд гайгүй харагдах гад буцаад Дорогбаг ярьж эхэлж гинэ гэж бас манай ажлын хүмүүс хүртэл харагдаж байна. Тэгэхээр та нэг энэ хоёр асуултанд маш тодорхой хариулаач. Ийм болж байгаа. Ажлынхандаа манай ажлынхантай бодол санаа нэг байгаа телевиз үзэгчдтэй ч гэсэн бас хэлээ л да тий. Дорогбагийн номын талаар бол одоо явдгийн учир нь. За надад Ёлкны өмнө бас ном олдохгүй нэлээд сандаргалаа л та. Оросууд маань орчуулахгүй байгаа байсан. Тэгсэн чинь эндээ чинь номыг орсын сэтгүүлчид орчуулж ийсэн юм байна. Би мэдэхгүй явж 4-5 хоногийн өмнө гинттэй арилдаад амар баярлаад эхний орчуулсан бүлгүүд нь хэдэнд орчуулж өгсөн чинь айл 12 сарын 9 мөсөнд орчуулж ийсэн юм байна. Тэгээд надтай нэг евро орцсон явж исэн чил гів гинттэй арилдаал тэгэл цааш нь ахиулсаар байгаад би ч бөөн баяр болоо явчлаа. Тэр Челсигийн Мориньог жоохон шүүмжилж ярьж мараа Челсигийн фанатуудаас айж өрсөн юм бол юусаа алах уу? За. Яагаад үг гэхээр хараа. Бүр яг айх ёстой фанатууд нь энэ бестселлер үздэг юм биш. Бас зарим тийм улс байх юм тий. Тийм байх. Одоо фэйсбүүкээр л нэг том юм бичээл байх юм. Гэхдээ тэгээ энэ яг хараа ер нь хүн юм уншихгүй л бол ерөөсөө ахидгүй байхгүй юу? Сурагч адилхан, оюутан ч адилхан, ажил мэргэжил дээрээ гарсан хүн ч адилхан уншихгүй л бол багш нар ч адилхан. Багш нар ерөөс төгсөх ангид орохгүй л дунд сургуулийн багш нар зэврээ дуустай. 5-6-д ороод байвал тэгэл тэд нар шигээ болоод концертанд дуустдаг байхгүй. Тэгсэн чи би ер нь одоо нэрийн зохиод ярьшиг Челсигийн би бас гайгүй юм бичдэг, гайгүй боловсралтай болов гэмээр ганц нэг жижиг мас олны гэх нь хайшин жижиг масын танил манил улсуудыг би бас сонирхлоо л чи ер нь бестселлер гэж үздэггүй ер нь YouTube дээр гэрэлэр хөлөмгийн бестселлер гэж ороод нэг үзээч бараг нэг энийг ер нь эхнээс нь үзэх юм бол уудахгүй дээ тий. Уудахгүй ш нэр хинeen ч үзсэн уудахааргүй л байгаа ш. Тэг чин нэг Дорогбаг ярина гэхээр заавал Челси үзэж явах хэвээр. Манчестерийн Дорогба байна гэж манайх харин яг тэгээд байгаа. Ийм балер явцсан юм. Дорогбагаар төлөөлүүлж хараа. Тэр Мориньо ч яригдана. Тэр хөлбөмбөгчин хүний амьдрал яригдана тийм ээ. Тэгээ Мориньог бол шүүмжилдгээ бол шүүмжилж бичсэн ном юм. Би чанга дуугаар ярьсан чинь буруутсан. Тэгсэн. Яг гол энэ бол бичсэн номыг би зөрөгтэй чанга дуугаар ярьсан. Түүнээс энд хэрвээ Челсигийн нэгэн этгээд энд сууж исэн бол тэгж ярьж чадахгүй. Өөр юм яриад авчихна. Би болохоор тэрийг бол ерөөсө
Мориньотой эргээд уулзахгүй нүүр эн чинь ингээд шууд зоригтой турц. Одоо Монгол дээрээ ямар надтай уулзах юм биш. Уулзсан ч нэр ном чи энэ байна гэд монгол хэл дээр хин үзүүлнэ. За дараагийн номыг сонгож авдгийн учир нь. За бид нар 2008 оны Москвад хожигдож ирснийг бол бүгд мэднэ. Манчестерийн энэ нэвтрүүлгийг үзэх хэрэгтэй. Манчестер тайлбарлсан билүү? Тайлбарлсан. 12 оныхыг ч тайлбарлсан. 12 оныхыг ч тайлбарлсан. Манай байлж. 12 оных атаархмар хүн шүү. 12 оныг би тайлбарлахад одоо харин тэгээд энэ жил одоо бас нэг яриад байгаа нь л тэр л дээ. Аваргуудын лигийн 11 дахь финал дээр одоо 10 дахь финал дээр л ирэх гээвэж. Тэгээд энэ Байерн Мюнхнийг хожиход Дрогба гол хийдэг шүү дээ, тийм ээ. Тий. Тэгэхээр хожлын дараагийн дугаарт ярина. За тэгээ. Тий. Одоо бол ерөөсөө энэ дугаар дээр бол ерөөсөө хожигдсон тухайн ярина. Яг үн тэг хожигдоход ямар байсан, яадгийн байна, ийдгийн байна одоо тэр талаар нь бол одоо. Тэгэхээр бидний урдны ном бол 2006 оныг хүртэлх ном байсан юм а. Тэр монгол хэл дээр хэвлэгдсэн ном. Одоо энэ ном бол монгол хэл дээр бол хэвлэгдээгүй. Тий. Тийм учраас за тэгээд урдны дугаар дээр бол манай үзэгч бас хэрвээ одоо ухаад үзэх юм бол Дрогба хүүхэд нас тэгээд карьер одоо Челси рүү яаж ирсэн рүү явж ирсэн тийм ээ. Тэгээд одоо бүх гайхалтай зүйлүүдийг нь бол нүдэнд харагдаж сэтгэл баясгал сайхан ярьсан. Тэгээд тэрэн дээр болохоор нөгөө нэг 2 дугаар дугаар гэдэг нэг хэрүүлэгээд идэв чинь YouTube дээр. Яг тэр дугаар дээр нөгөө өнгөрсөн үеэрл буюу 2014-өөс 15 оны үеэрл мань хүн Олд Траффордод мөргөж гол оруулсан. Тэр голыг нь оруулчихсан чинь нөгөө Премьер лигийн одоо албан ёсны эрхтэй дүрс YouTube-д бол байж болшгүй учраас YouTube-ээс цаанаас нь ингээд хаагаа хийчихсан юм аа. Тэгээд тэр дугаарыг одоо хүмүүс бас их асуудаг. Тэгээд яг хоо SBS дээр одоо туу удахгүй бас 2 сараас эхлээд манай хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн бүх дугаарууд ингээд шатлалтайгаараа SBS World цуг дээр тавигдчихж байгаа. Одоо гарч эхэлнэ гэсэн үг. Тэгээд яг нөгөө YouTube-ээр үзэж тэр дугааруудыг үзэж чадахгүй байгаа хүмүүс хэрвээ SBS Plus-тэй хамт байх юм бол манай бестселлер нэвтрүүлгийг бол бүгдийг нь сайхан шатлалтайгаар төлөвлөгөөтэйгээр үзэх боломжтой байгаа гэдгийг бас дуулгамаар байна. Тэгээд 2006 оноос хойш буюу Дрогбагийн талаар ярих нь. За нэвтрүүлгийн ихэнд хоёулаа нэг сонирхолтой мэдээллийг үзнэ. Тэгэхээр тэр мэдээллийг үзэхээс өмнө танаас нэг асуумаар байна. Энэ зүйрлэл гэдгийг юусоо манай байлж явах их онж гоё хэлэх юм аа. Тэгээд сая нэг 2 3 7 хоногийн өмнө Кристал Палас Челсигийн тоглолтыг яг тайлбарыг таныг сонсоход одоо Челси бол одоо энэ хотоор ярих юм бол Кукшузан одоо төвд байдаг 25 дахь хэмээс хавцаа байдаг. А Кристал Палас бол Майнц зүрхийн төвч амралтай хавцаа байдаг гэж их гой зөөрлж хэллээ. Тэгээд одоо Дрогбаг таныг ер нь зөөрлж хэлвэл ямар яаж хэлэх вэ? Та ч одоо хар азраг гэдэг нэг хэлсэн байдаг. Өөрөөр Барсатай 2009 онд үзэгтэн л зайлал Карлс Фойолыг шар бухах гээл энийг хар азраг гээд санаанд үлдчихсэн. Зүг зүгээр ганцаарнгийн явж хар азраг гэхээр хүнд нэг онцгүй. Надад бас нөгөө чинь өргөлдөнгүүд яг гоё таарсан байхгүй. Энэ бол ерөөсөө арай яг ингээл энэ хоёр мөргөлд нь би яг тэгж хэлнэ энтергээд ингэж бичдэг юм аа. Ерөөс яг тухайн үеийн тэр нэг тархинд нэг зурс гээл ерөөс ер нь тэгээд айгу тийм контролгүй ярих ер нь айгу гоё алтаач байдаг, онооч байдаг. Яг бэлдээл номын дагуу ярихад алдаач байхгүй, онооч байхгүй нэг хинт дурсагдахгүй нэг тийм л юм болоод өнгөрдөн шүү дээ. Гэхдээ сая Кристал Палас юу хоёр дээр бол бас зүгээр гангаа явсан. Би ерөөсөө ингэсэн шүү дээ амглаа. Би чиний тэр постыг бол хараад уншсан л да. Ерөөсөө эндээс гараад гар өргөөл таксинд суугаал тэгтэл ерөөсөө яагаад чи нэг бярамтагдж байгаа юм шиг болсон. Яг үүдээр яваад орсон чинь манай эхнэр яг би яг юу гэж хэлэх бол доо гэдээ орсон байхгүй. Тэгсэн чинь урдаас ганц л өгүүлбэр хэлсэн. Чи нэр үнэндээ ажиллаа санчжээ гэд. Би 2 3 шин тайлбарлахаараа тэгдэг гинэлтэй гэртээ очихороо. Ер нь өстө болох юмсан өчгөндөг гинэ. Тэгсэн чи би сая явуулгны үеэр ерөөсөө тайлбарлаагүй хэсэг саяны тайлбар сар чи их бага тайлбартай сар нөгөө аваргуудын лиг миг маань ингээ байхгүй болоод Евро 2016 ач тэгээ дууссан тийм ээ. Тэгээ би сая их ажиллаа сансын гинэлтэй. Тэгээд би бол одоо Кристал Палас Челси хоёрыг бол нэрээ айтайхан тайлбарлачлаа гэж бүр яг гараад ирэхэд яг таксид суухад өөрт бодогдсон баг. Тэгээ гэртээ яваад орсон чинь ганц л юм хэлж л. Тэр хүн бол надад чи онгот нь орцсон байж гэж хэлээгүй, чи хөөрцөн байж гэж хэлээгүй, зүгээр чи ажиллаа сандсан байжээ. Гэл тэгсэн нэрэл манай хүний хэлсэн үг бол яг л. Тэгээ нөгөө нэг заримдаа нэг хөгжөөний бичнэр тэгдэг штэ.
Тэрийг тайлбарлахаар баг хожигдоод тэрийг тайлбарлахаар хожоод ах ингээд тэр шиг Челси энэ үлрэл нэвтрүүлэгчнээс хойш бага эсрэг бага 3 голоор хоцсон тоглолт байгаагүй. Тэгээ Балчагийг тайлбарласан яг тэр тоглолтын дээр 3-1-ээр хоцсон. Би тэр тоглолтоос ганцхан мөн нэвтрүүлэг дээр чилж ийла. Тэр тоглолтоос би өнгөрсөн жилийн Челсиг харсан бохгүй олж анх удаага энэ үлрэл 20 тойргийн эцэст. Тэгээ тайлбарч гайхалтай байсан Челсиж ганган байла. Ерөөсө тэр тоглолтод тэр чигээр ганган байла. За тэгээ хоёулаа нэвтрүүлгийн эхний завсарлагыг авъя. Дидье Дрогбаг та Челсигээс явстаас хойш одоо их олон багуудаар тэнсэн штэ. Шанхай, Шинхua, Галатасарай гэдэг. Тэр багуудад ямар үзүүлэлттэй тогсныг нь мэдэж байна уу? Үгүй. За тэгвэл хоёулаа тэрийг хамтдаа шалгая. Тэгээд Тэгээд Дрогба ер нь Челсигээс өөр багуудад яаж тоглосон, ямар шуухан амжилттай байсныг хамтдаа үзчихэд студид дээр ирээд олцох болно. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилж байна. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Та бүхэндээ Дидье Дрогбатай холбоотой сонирхолтой статистик мэдээллүүдийг яг одоо хүргэе. Африкийн хар азрах Дидье Дрогба Челсид 2004-өөс 12 оны хооронд тоглохдоо нийтдээ 226 тоглолтод оролцож 100 голыг оруулсан мундаг үзүүлэлттэй. Тэрээр 2012 онд аврагуудын лиг түрүүлчгээд багаа орхисон бөгөөд Хятадын Шанхай Шинхua багт нэг үлрэлт хүчин зүтгэж 11 тоглолтод 8 голыг оруулсан байх юм. Уг нь Дидье Шинхua багтай 2 жил хагасын 7 хоногт 200 мянган еврогийн авраг гэрээг үзгэлсэн боловч баг нь түүнд ийм их хэмжээний цалин яаж тохирсон шигээ өгч чадахгүй байсан тул тэрээр багаа орхисон. Дараагийн нэг бүтэн үлрэл буюу 2013-аас 14 оны үлрэл Дрогба Туркийн Галатасарай багт очин 37 тоглолтод 15 голыг оруулсан. Галатасарай аврагуудын лиг тоглож цомын тэмцээнүүдэд авраглан тун боломжийн байсан ч түүнийг хуучин хайр сэтгэл болох Челси тэр дундаа хуурай эцэг Мориньо дуудсан тул 2014-өөс 15 оны үлрэлд Челси тоглон 28 тоглолтод оролцож 4 голыг оруулаад Челсиг орхисон. Мэдээж тэр үлрэлд Дрогба багтайгаа хамт авраг болсон юм. Харин яг өнөөдрийн байдлаар Дрогба Америкийн Major League-ийн Montreal Impact багт хариалагдж байна. Одоогийн байдлаар тэрээр 11 тоглолтод оролцож төдий тооны голыг оруулж чад байна. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн 2016 оны шинэ зочин Дидье Дрогба. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Энэ бол 2016 оны 2 дахь дугаар байгаа үзэгчтэй. Бүгдээрээ Дидье Дрогбагийн талаар өнөөдөр бол ярилцах болно. За тэгээ сая та бүхэндээ бас Дидье Дрогбагийн талаар сонирхолтой статистик мэдээллүүдийг хүргэсэн. Ингээд яг одоо гол руугаа, гол асуудал руугаа орё. Дидье Дрогбагийн сүүл бичигдсэн ном. Одоо ер нь Дрогба манай үзэгчдийн сэтгэлд их ойрхон байдаг учраас бас сонгож авсан гэж түрүү хэлжсэн. Өнөөдөр ер нь юу ярих вэ? Хожигсон талаар нь ярих гэсэн ингээд яриагаа. ерөөсөө тэр 2007 оны намраас эхэлж байгаа 10 дугаар бүлэг. Москва дахь солиорол энэ төр гэх юм одоо хожигддог нь тийм гарчигтай юм билээ. За тэгээд энэ 10 дугаар бүлэг 2007 оны намраг ингүүч 2007 оны намраг 7-оос 8 оны улирал. Тийм улирал эхэлж байгаа. Дрогба бол одоо өөрөө гэмтэлтэй байсан. 2007 оны улирал эхэлж байхад нэг Шевченко тоглоод эхлээд идэг штэ тийм ээ. Асар өндөр үнээр юм. Тий, асар өндөр үнээр 2006 онд ирчдэг ч илүү тэгээд одоо тоглоод байдаг. Тэгээд манай хүн чинь их гавдагчгүй Шевченко чинь. Тэгэхэд тэр нь бол цаанаа бол Дрогба өвдөгний гэмтэлтэй байсан юм билээ. Тэгээд Дрогба өвдөгний гэмтэлтэй байсан. Тэгээд одоо бол одоо Дрогба яг энэ бүлэг дээр Моринього магтаж эхэлж байгаа юм л да. За. Би бол тал засч бол магтаж байгаа юм биш. Мориньо бол одоо ингээ намайг ингээд авчирсан. Намайг 2 хүн хүргэж ирсэн. Тэр хүргэж ирсэн 2 хүн нэг нь агент нэг нь найз нь байсан гэдгийг өмнөх одоо бестселлерээр хавар бол одоо би ярьсан. Марселоос явахдаа маш дургүй явсан. Челси гэж юу байдгийг мэддэггүй байсан. Одоо тэр Лондонгийн баг руу тэгж өндөр үнэтэй зарагдахын хэрэг байгаа мó гүй юм уу гэж хэлсэн. Тэгэхэд Порто Марсел 2 аврагуудын лигийн хэсгийн тоглолтод тулахад Мориньо одоо доор хонгол талбайд гарахын өмнө асууж ирсэн. Танай хамаатнууд дотор чамтай адилхан тоглодог нөхөр байхгүй үз. Чамайг авч бол би дийлэхгүй. Хамаатнуудаас ч ах дүүнээс ч юм бол авч бол чадсан шүү гэсэн. Та сүүлд намайг авч чаддаг болохоор дуудаараа би ирнэ гэсэн. Яг намайг авч чаддаг багт болчихно. Тий, яг үн. Тэгэхээр бол ерөөсөө яг ирсэн, дуудсан, бараг уйлаад ирсэн Марселийн
нэг хэн жилийн дотор Марселийн од болцсон байсан. Марселийн од болж явах тэр жил зөвхөн үзэгчдтэй сонирхуулж ярихад Оросын ганц гялтайх гайгүй хөлөн бүгчин Дмитрий Сичев нам дарагдаад бол цохойгаагүй юм шүү дээ чааваас. Тэгээд ингээд ирсэн чинь уулзалт их цомхон болж гинэ. За Абра эрэнгүүт нь гараа барьчаад нуруунд дээр нэг алгачаа яваад өгч гин. Мориньо уулзаад нэг сайн явж ирвүү нэ тэрэгэд хилж гин. За тэгэл Мориньо бол ерөөсөө Мориньо бол итгэл өгөхтэй бол ерөөсөө нөгөө хүнээ бол одоо ерөөсөө бүр өөрийнх нь өмнөөс үхье гэж хэлтэл бас итгэж байгаа тийм одоо юугаа мэдрүүлд юм байна л да манай хүний нөгөө гайхамшигтай чанар нь ерөөсөө тэгэл нэг удаагийн ярилцлаган дээр Мориньо ерөөсөө хэн юун төсийн засгалжуулагч Антонио Конте би хэрвээ байлдаанд явах юм бол би Видалтайгаа цуг явна гэж нэг хэлсэн байдیں۔ Тэгсэн чинь Мориньо ингэж хэлсэн гин. Би хэрвээ дээр үеийн одоо байлдаанд киногаар одоо тагнуулд явах чинь хэцүү шүү дээ. Очоо баригдуул алгалаа шүү дээ. Тагнуулд явах гэх юм бол би Дидьетэйгээ явна гэд мань үний цэсийг өргөцсөн гинэ. Тэгсэн чинь тэр 2007 оны намар ерөөсө тоглолт нь ерөөсө явдггүй гинэ. За тэгээд ерөөсөө өөрөө ч олигтой тоглолтгүйг нь хаяа нэг далбайд гарахаараа гоолддгүйг нь ингээ байжсэн чинь ерөөсөө Мориньогийн харьцаа яг хэврээ байгаад байдаг. Ерөөсөө одоо ингээл зарим нэг ингээл гавьяа оголохоор нэг самшраад жоохон бүтлгүүтгэхээр нь дугуйр чадаал гэдэг нэг хүний нэг аран шин байдаг шүү дээ. Мориньо бол ерөөсөө Дидьед ерөөсөө тэгдэггүй хүн дарагбат. Мөнхийн сайн хэвээрээ итгэж байгаа хэвээрээ зүгээр чи бол ингэн нэг. Тэгсэн чинь ерөөсөө Английн соны хэвлэлүүд Мориньо чи эхний 2 жилдээ Дарагбачныг гангарч өрх юм шалаагүй юм биш үү зайлуулж аваас. Тасан баг шүү. Тий яг үнэ тэр эхлээд бол нэгч 15 дугаарыг зүүжсэн гин Дамиан Даф 11 дугаартай байсан гин 15 дугаар зүүцсэн. Тэгсэн чинь энэ чи ерөөсөө яах гэж авчирсан энэ нэстэ хинж мэдэхгүй хинж танихгүй энэ амтнаар яах гэж байгаа мах гэж байгаа энэ төр гээд ингээд тэгж бичдэг сэтгүүлчнэр байсан гинэ. Тэгсэн чинь Мориньо Дарагбаг өмөрөөд бас нэг томхон өгүүлбэр хэлсэн гэж байна. Тэр өгүүлбэр нь ерөөсөө та нар Дарагбаг те явсан хойно нь ямар довтлог Челсид байсан юм бэ гэдгийг шүүгээрээ. Одоо та нар бити олон юм яриад өгсөн гинэ. Одоо тэгэхээр одоо шүүх юм бол над жаагүй амт байсан бол таарна шүү дээ тийм ээ. Мориньо бол нэг тэгж хэлсэн гэж байгаа юм. Тэгээ 2007 онд бол одоо 7 оны хавар лигийн цомд төрүүлсэн гин Английн цомд төрүүлсэн гин энэ тэгсэн чинь Абрад таалагдаагүй гинэ. За Абрад тэгсэн чинь ерөөсөө та нараа шүүгэн дөр өмөрүүгээл ерөөсөө аваргуудын лигэд төрүүлсэнгүү Английн Премьер лигэд төрүүлсэнгүү наад чинь ерөөсөө надад бол өстой үнэндээ таалагдахгүй байна гэдэг Абрад. Тэгээд намар ингээд эхлээд тууж явсан чинь ерөөсөө бүр ерөөсөө болдгүй хүн шүү. Нэг тийм онцгүй юм болоод хитэн тойрог ерөөсөө бүтлгүүтээд ингэжсэн чинь Blue Revolution гэхээр одоо цэнгэр хувьсгал гэсэн үг үү те. Тэгсэн чинь цэнгэр хувьсгал гэдэг кино бүтээгдсэн. Цэнгэр хувьсгал гэдэг кино үзнэ гэдэг бүгдээрээ Челсигийнх нь намар нэг тэр кино театрт Челсигийн бэлтгэлийн баазаас нэг жоохон холгүйхан нэг хажууд нь нэг кино театрт ороод тэр киног үзсэн чинь тэр кинон дээр ингээд 2004 он 5 онд одоо 6 он төрүүлжсэн гараал Абра Челсиг авжсэн гараал нэг тийм Абрагийн 90 үеийн ирээд Английн Премьер лигэд 2 төрүүлсэн тухай кино минь гарч ийн гин. За ингээ сайхан кино үзчихэл гараад ирсэн чинь хэн Мориньо тэгсэн гин шүү Дидье Дарагбат. За миний хувьд бүх юм дууссан. Өн ч одоо таны хувьд одоо бүх юм дууссан гэж одоо юу гэж байгаа юм бэ гэдгсэн чинь Астон Вилла тожигдчихсан. Блекбернтэй тэгдгийн харьцаатайгаар тэнцчихсэн. Нөгөө аваргуудын лигэд өрүүсэн борогтой 1-1-ийн харьцаатайгаар тэнцсэн. Тэгсэн чинь энэ юусоо бүтэхгүй. Ерөөсөө боллоо. Тэгсэн чинь Мориньо тэр кино театраас гарч ирээ миний хувьд бүх юм дууссан. Дидье Дарагбаа ерөөсөө нэг тэгж их үйлдэгчгүй ингэн. Олон дасгалжуулагч нараас болсон, олон дасгалжуулагч нарыг үдэн гаргаж байсан. Тэгэхэд ерөөсөө тэгж уйлаагүй ингэн. Тэгэнгүүт ерөөсөө ингээл гол руу хачин болоод ерөөсөө муухай царайлал Дарагбаа гэртээ ирчээд тэгээ маргааш өглөө бэлтгэл дээр яваад ирсэн чинь бэлтгэлийн бааз дээр Мориньо хөлөн бөхчтөөгөө салгаас гүйцэтгэх гээд ирцэн байж гин. Тэгээ ерөөсөө тэгэнгүүтээ бүгдийг ингээд тэврээд
За баяртай. Ингэлээ тэглээ гэж тэрвэрэд. Тэгээд Дидье Дрогба дээр ерөөсө ганцаараа ерөөсө ихэр татан уйлсан гэж. Энэ хүн бол те миний амьдралыг оронгоор нь өөрчилсөн. Би Марселд байсан бол яг ийм өндөр шаардлагатай одоо яаж байдгийг одоо тийм мэрэгжлийн төвшингийн хамгийн өндөр шаардлага тэнцгээр ийм хөлөн бөчн бий болж чадаач уу үгүй ч үү. Яг үнэ. Тэгээ энэ бол миний эцэг. Зарим тоглогч нар намайг бол одоо баг Дидье Дрогбагийн Мауриньо Битхойрыг бол одоо баг аав хүү хоёр гэж ойлгодог байсан. Би бол ерөөсө цорхрон үйлсэн. Уулахгүй байхын ширүүсээ арга байгаагүй. Тэр бүлэг бол ингээ Мауриньогоо явуулснаар бол ингээ эхэлж байгаа юм л та. Тэгээд ерөөсө энэ бол надад бол өстой үнэхээр хүнд байсан. Тэгээ энэний дараа Лампард, Терри, Дрогба энэ төр бол юу яаж эхэлсэн юм бэ? Би энийг хардаж эхэлсэн. Иннээс болоод энэ муу тоглоод одоо жишээлх юм бол энэ Астон Виллатай хоёр тэгээр хожигдоход одоо Астон Виллад хожигдоход яалаа тэр тоглолтын дээр чи хамгаалагч тэр юу н жоохон авширцсан шүү гэдэг тийм ээ. Эднэр юу н цаанаасаа явуулахтай байсан байж магадгүй. Өрөөсөн борогтой нэгээр тэнцэхэд гол хийх боломж зөндөө байсан. Тэр тгсэнгүү энэ ингэсэнгүү. Айгуу бол тэгэл нөгөө Шевагийн маань хүртэл хардаа үстэй хийх байсан чи хийсэнгүү. Тийм л. Тэг яг нэг энэ ингээд нэг юм үл ойлголцол ингээд бас нэг үүссэн нэг тийм эвгүй үе байсан гинэ. Тэгсэн чи Авраам Грант дасгалжуулагчаар ирдэг дэлхийн нийт тэрийн үнийг бол тоодгүй шүү дээ, тэ. За энэ Грант ирээл үз энэ Израиль одоо юу л чадааж нэ тэр ингээд. Тэгсэн чи Авраам Грант чинь ерөөсөө хоёр мундаг туслахыг бол ерөөсөө аваад ирсэн юм байна шүү дээ. Тэр Барсагийн туслах байсан нэг нөгөөх нь Арсеналын туслах байсан ч гэлөө. Энгүүт нь Дидье Дрогба чинь Абрамович дээр яваад очсон гэв. За. Яаж байгаа? Алдаг нь. Миний аавыг алдаг нь яаж байгаа? Өөрөө агсан тавьсан байна. Тий. Тэгсэн чинь Абра урдаас нь хэлсэн гэсэн. Өөрөөсөө халахгүй л болохгүй шүү дээ. Тэгэхээр за яг халах нь халдаг юм байж. Яагаад яг одоо юм? Яагаад 100 халаагүй? Яагаад одоо ингээд 9 сард одоо тийм 10 сард ч юм уу ингээ халж байгаа юм. Тэгэнгүүт нь Абра хэлсэн. Би бас алдаагаа засаад янзын ихлүүлэх болоо одоо тэгж л хэлнэ шүү дээ монголоор бол тий алдаагаа засаад эргэлт хийгээд тесрэлт хийгээд одоо л нэг ёстой бүх юмд төрүүлэхэндээ гээд ингэх нь үгтэл бол одоо тэгж чадсангүй гэж хэлжээ. Тэгэнгүүт нь манай хүн чинь Абрагийн урдаас бол одоо хэлэх үггүй болж л тий. Тэгээд 10 сард нэг зааны ясан хэрэг Австри хоёр нэг Австрид нөхөр шиг уулзалт хийж тоглосон юм байна. Тэнд яваад очсон чи Францын сурвалжлагч, Франц футболын сурвалжлагч Челсид ямар байна мэн гэхээр эргэжил би Челсид байхгүйгаа мэдэхгүй байна гэж хэлсэн гин. Тэгчээ буцаад ахваад ороод ирсэн чинь нөгөө дасгалжуулагч нар нь уурлаад чи одоо энэ нөхдийнхөө өмнө одоо ямар одоо зан ааш гаргаж байгаа юм те. Багдаа бол ерөөс нэгэнт л энэ багийн тогооноос хоол идж байгаа бол тэр багдаа үнэнчээ гэж ерөөсөө хилээ сууж явах хэрэгтэй юм биш үү? Тийм үү эднэр чинь олон нийтийн хэрэгслэр бол те. Тэнгүү чиний хувийн бодол энэ олон нийт дэлхийд даяар Франц футбол сэтгүүлийг дэлхийд даяар үзнэ тийм биз дээ. Тэрийг бол тэгээд чи ерөөсөө уучлахгүй юм уу гэдэг ингээ шахаж хагаад тэгсэн нэг маргаашийн бэлтгэл дээр бүгд үйжсэн чинь Авраам Грант за тоглогчтой наашаа суглараараа манай Дрогба та нарт юм хэлье гэж ингээд ингэчих. Тэнгүүт Дрогба ч одоо тэгэл хүчээр дугарчтэй чааваас уучлаарай. Тэгээ нөгөө муу хоо талаа хараа оохоо гэж нөгөө сурвалжлагч энэ төрлөө би бараг тэгээгүй маа ухааны юмараа та нартайгаа бол үнэнч мүнч гэд. Тэгээ дараа нэг гол оруулаад нөгөө Челсигийн эмблем үүсчээ. Челсид үнэнч гэдгээ харуулад. Ингээд явсаар байгаад Москвад аваргуудын лигийн финал дээр хүрээд ирж. Финал дээр ирээд Дрогба их муу тоглосон юм. Муу тоглолтын учир нь эмээгийн эмээч гинүү ээжийнх нь талын нэг нөхөр эмнэлэгт нэг эмгэн өнөө маргаашгүй бурхны оронд залрах гээд яг Москвад ирсэн чинь тим дуудлага ирээд ээж мэж нь юусаа байнгын утас муцаар яриад Дрогба юусаа тоглолтондоо төвлөрч чадаагүй гинэ. За тэгэхэд юу болсныг манай үзэгчид бүгд мэдж байгаа тийм ээ 11 зохиол ингэсэн. Тэр мэрийг бол дүрсийг оруулчихаар YouTube-д тавьж болохгүй юм чи одоо. Яг оруулж болно бол тэрийг бол. Тийм үү? Болох юм уу? Тэрийг бол болно. Яг үн. Тэгэл одоо ингээд тэр тухай бүгдийн детальчлаа бичсэн байна. Эхлээ тэр зогсон чинь тэгээд ингээд. За Роналдо эхлээд тийгээд Лампард тэнцүүлдэг.
Тоглолт нь бол тий. Тий. Тэгээ нөгөө 11-11-ийн тухай байгаа. Энэ дээр хамгийн сүүлийнх нь сэтгэл хөдлөгсөн юм. Ерөөсөө тэгээ боссынхоо төлөө Москвад бол ерөөсөө бүгд үзэхгүй болохгүй байсан гэж байна. Боссд маань Абрад Москвад төрүүлнэ гэдэг ямар их нэр хүнд вэ те. Тэгээд Английн багийг дард төрүүлнэ гэдэг ямар амар нэр хүнд юм бэ те. Боссынхоо төлөө үзэх гэсэн чи ерөөсөө болж өгөөгүй. Хамгийн сүүлд ожигчны дараа Абра хувцас хөрөөнд ороод ирсэн гэн. Абраг дагаад Абрагийн хүүнд 9 юм уу 10 настай хүү цурхрын уйлсаар орж ирсэн гэж байна. Тэгэхэд Драгба өрөвдөд ах нь чамд энэ цомыг заавал авч өгнө гэж хэлсэн гэж. Тэгээд дараа нь 12 онд хэлсэн амдаа хүрсэн. Эхний дугаар бол энэ л байна. Тэ? Нэрээ яг би бас ерөөсө бодоогүй таныг сайн хэлсэн чил бодлоо шүү. Нэрээ Абрамовичийн хувьд Оросд Москвад төрүүлнэ гэдэг бол гайхамшигтай үйл явдал. Гайхамшигтай. Тэгээд ямар сайндал одоо нэг 12 онд төрүүлчихэд Абраг одоо багаараа авчраал өргөөл бөө юм болдог үлээ дээ тий. Тэгэд ер нь бол Авраам Грант ирээд тэр үлрэл бол яг тий эргэлтийн цэгтэй Аврагуудын лигийн финалд үлдсэн гайхалтай үлрэл байсан ч гэсэн одоо хоншоор дутсан гэж ярьдаг шүү дээ. Хоншоор дутсан. Жон Терри бол одоо Аврагуудын лигийн байгаа газар алдсан. Финалд очоод хэрэггүй. Хэрэггүй болчихж байгаа байхгүй. Москвад Абрад бүр эрт хожигдсон бол Абрагийн зүрхэнд тэгж их шарах суухааргүй байсан. Москвад Оросуудын өмнө нэрээд хожигдоод өгчгөр Абраг бүр амьдаар нь алаа хийж байгаа байхгүй. Эннийхээ алдааг зас. Тэр тоглолтын тайлбарыг одоо финалыг тайлбарласан шүү дээ. Тэгээд тэр тоглолт гэдэг нь танд тайлбараас ч юм уу сэтгэл мэдрэмжээс юу одоо бодогддог вэ? Гэхдээ чи ер нь ягараа ингэж одоо өмнө нь яриад тохирцсон юм шиг ингэж гоё асууж байна. Би тэрэн дээр ингэж хэлдэм. Таны нөгөө хамгийн анхаарал шүтгэлээ би ганц шүтдэг ганцхан шүтэнтэй би Окторгүй тэнгэрийг шүтдэггүй, Одгарыг гисийг шүтдэггүй, Лам уургийг шүтдэггүй маа би Лампард, Криштиано Роналдо хоёрыг л шүтдэг юм а гэж ихлүүлдэв. Тэгсэн чи энэ хоёр хийгээл байхгүй. Би чинь тэнд би яг ийм цагаан саарл хужигтай тайлбарлаж ирсэн. Хоёр шанааны ус нэлээ ургацсан, урагшаа ус орцсон. Ер нь нэлээд хөгшин стил, ер нь гундуухан тэр чинь 8 он одоогоос хэдэн жилийн өмнө юм бэ? Одоо 16 он гарч чинь 8 жил өнгөрсөн. Юу 40 шүргэж яваа энэ чинь 4 дарсан ат нэрээ 40 шүрсэн ирээр эд дундаа гэдэг үстэй. Тэгэхэд би амар гундуухан байсныг би айгүй санасандаа. Би өөрөө хөтлөө өөрөө тайлбарладаг байсан үе байхгүй. За. Ерөөсөө шууд энэ суудлын дээрээс л монитор хараад тайлбар. Тэгээ би нэг хөтөлтөнд гарч ирж байгаа нэг ингэж мингээ суудсан нэг тийм айгүй гонигтай. Тий яг үнэ. Тэгэл яа ингээл нөгөө нэг аврагуудын лигийн аяа яваал ирэнгүүч болж юм шал өөр бол явчих юм чинь. Тэгэл ерөөсөө тэнд чинь яг тэрийг уншдаг байхгүй би. Ерөөс тэрийг тэгж уншаал би Чонмын энэ шүлэг шүтэн гэж энэ шүлэг тэгэхэд яг тэр миний машины импин дээр үйдэг байсан. Тэгээ ингэж сонсож явсаар байгаа. Тэгээд тэгсэн чинь энийг ингээ сүүлд нь ингээ фэйсбүүкээр хаа ямар тэнэг амтан бэ ээжигээ шүтдэггүй гинэ. Би тэр дээр ээж мэж гэж юу ч хэлдэггүй байхгүй. Шүтлэгтэн мисчглээ би шүтдэг ганцхан шүтэнтэй. Би Окторгүй тэнгэрийг шүтдэггүй, Одгарыг гисийг шүтдэггүй, Лам уургийг би шүтдэггүй ма. Лампард, Криштиано Роналдо хоёрыг нь шүтдэг юм аа гэд ингэж ихлүүл. Энэ хоёр хүний баг өнөөдөр Алтан Москвад парад хэн гიშгүү гэдгээ үзэх гэж байна гэж ингэдэг байхгүй. Улаан талбайд парад гიშгэн гэдэг бол бурхан минь энтергээл дээрээс хүн бол төрсний мөрсний даач эднэрт улаан талбай үн хүндгүй бахтаа надтай бол тэр чин диваажин юм шүү дээ энтер. Иймэрхүү юмд ТV9-ийн ганд биш их дуртай байдаг байхгүй. Спортын дарга. Тэгээд тэр чин намайгаа цөсийн өөргнөө болж байна. Би наан явж өгөн тэгээд. Тэр санаанд орж байна. Тий гайхамшигтай тайлбар гайхамшигтай тоглолт болсон. Одоо яг тэрний тухай сайн бит хоёр бол яриад өнгөрлөө ингээд Дидье Дрогба үргэлжилж байгаа. За хоёулын энэ төрлийн нэвтрүүлгийг өндөрлүүлээ. Дараагийн дугаар бол 2012 оны Ялтын гайхалтай. Ялтын. Тэрийг бол одоо ерөөсөө бүр яг ярьж өгөхгүй бол ерөөсөө болохгүй. Одоо Дрогба маань үнэхээр ингээд Мориньего явуулаад Абрага Москвад авчирж ингэж шороотоо удгаж хаяад 8 он бол ерөөсөө энэ хүнд бол тэгэл ямар ч хэрэггүй өнгөрч байгаа. Ерөөсөө явъя вари гээл ингээл. Тий. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэгт хамт байгаа бүх үзэгчдэд маш их баярлалаа. Та бүхэндээ бол одоо хөлбөмбөгт бестселлер болж байгаа номнуудын талаар бид бүхэн ярилцдаг. 2016 оны 2 дугаар та бүхэнд амжилттай хүрлээ. Дидье Дрогбагийн одоо commitment нэртэй
одоо намтарчилсан ном бол ингээд та бүхэндээ хүрж байгаа. Сая бүгдээрээ 2007-оос 8 оны улирлын талаар ярилцсан бол дараагийн дугаараар илүү сонирхолтой зүйлийн талаар ярилцах болно. Та бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Дараа 7 хоногийн баасан гарагт яг энэ цагтаа студидтэй эргээд болцгоолно. Баяртай үзэгчдээ. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.